Энэ удаагийнхаа бичлэгээр 2019 онд үзэгчдийн хүртэл болсон учир битүүлэг трейлер төрлийн Only Mine киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Нэмэгдэлгүй үнээр нислэгийн тийзээ яг одоо захиалаарай. Air Market билетийн төвкас. Нислэгийн тийз захиалах утас 70 10 50. Air Market 70 50. Бодит явдлаас сэтгэлэн бүтээв. Жүүли хэмээх залуу бүсгүй ой дундуур гүйж хэн нэгэн түүн рүү буудаж байгаагаар кино эхлэнэ. Эхэндээ сум онохгүй зөрж тэр гүйсээр байсан ч эцэст нь сум түүнийг дахин онож газарт унлаа. Дараа нь киноны үйл явдал өнгөрсөнд өрнөнө. Жүүли машинтайгаа хурдтайгаар явж байгаад цагдаатай таардаг. Цагдаа түүн дээр очиод өөрийгөө Дэвид Бараган гэж танилцуулав. Тэд бие биедээ сэтэн хаяж хоорондоо татагдж байгаа нь тодорхой. Дараа нь офицер түүнд ээлдгээр сануулга өгч байгаад ажил руугаа буцав. Жүүли коллежид орохын тулд мөнгө хөрөнгөлүүлэхээр хотын нэгэн жижиг хоолны газарт зөөгчөөр ажилладаг байлаа. Байнгын үйлчлүүлэгчдэд тэр таалагддаг бололтой. Тэдний нэг нь Эвелин гэх настай эмэгтэй бөгөөд Жүүлийг сэргэлэн ээлдэг залуу бүсгүйгээд $50 гар цайлгах мөнгө өгнө. Тэр өдөр хоолны газрын тогооч Томми түүнийг болзоонд урьсан ч Жүүли офицер Дэвидээс өөр хэн нэгнийг хүсэхгүй байгаа тул ээлдэг байдлаар татгалздаг. Үүнийг мэдсэн юм шиг Дэвид хоолны газарт иржээ. Дэвид хот руу дөнгөж шилжиж ирсэн ба Жүүли түүнд хотыг танилцуулж өгөхийг хүсснээр Дэвид дуртаяа зөвшөөрлөө. Оройн Жүүли Дэвид хоёр болцохоор уулзгаад Дэвид түүнд болзооныхоо өмнө хөгжмийн хайрцаг бэлгэлнэ. Тэдний болзооны үеэр хоолны газрын тогооч Томми мөн тэр оройг тэдэнтэй адил нэг газар өнгөрөөж байх нь тэр. Дараа нь Жүүли Дэвид хоёр гадаа сэтгнэж байх үед Томми тэдний хажуугаар өнгөрлөө. Томми оройжонгоо Жүүлийг ширтсээр байсан тул тэдний хооронд ямар нэгэн зүйл болоод байгаа эсхийг Дэвид Жүүлигээс лавладаг. Жүүли энэ асуултанд баг зэрэг гайхаж Томми тэр хоёрын хооронд юу ч байхгүй гэж хэлв. Улмаар Дэвид түүнд өөрийг нь хуурм эхэлсэн Алисия хэмээх хуучин найз бүсгүй байсан тул дахин ийм харилцаа үүсгэхийг хүсэхгүй байгаагаа хэлнэ. Мөн тэрээр Жүүлитэй тууштай байж энэ удаад бүх зүйлийг засахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Улмаар Дэвид Жүүли хоёрын харилцаа үргэлжилсээр Жүүли түүнийг ээжтэйгээ танилцуулахаар шийдэв. Жүүлигийн ээжтэй оройн зоог барих үеэр Дэвид сэтгэл татам ээлдэг хэвээр байх бөгөөд Жүүли тэр хоёр анх хэрхэн танилцсан тухайга ярьцгаадаг. Дараа нь Дэвид Жүүлийг хотын гаднах ойд байдаг гэр бүлийн байшинда авчирлаа. Тэд Дэвидийн гэр бүлийн зургуудыг үзэх үед Дэвид түүнд бага наснд нь аав нас барж ээж нь сэтгэл санааны хувьд хүнд зохилтонд орсон тул түүний бага нас ямар хэцүү байсныг ярьж өгдөг. Түүнийг өсвөр наснд нь авч өсгсөн хүн бол хотын шериф ахлах доод юм. Тэд үргэлжлүүлэн зураг үзэж байгаад Дэвидийн хуучин найз бүсгүй Алисиягийн зураг тааралтахад Дэвид хоромхон зур гунигтай болсон ч Жүүли түүнийг тайвшруулдаг. Нэг өдөр Жүүли ажилласаа гэртээ ирээд Дэвид гэрт нь байхыг хараад гайхна. Тэр ямар нэгэн аргаар дотгошоо нэвтэрсэн бололтой. Дэвид энэ үйлдэл нь байдаг л нэг энгийн үйлдэл шиг л аашилж байв. Жүүлийг тогооч Томми ажиглахыг анзаарсан гэдгээ Дэвид хэлээд ямар нэгэн шалтгааны улмаас Томмиг муу санаатай гэдэгт итгэлтэй байгаагаа шуудхан л илэрхийлдэг. Жүүли түүнд дахиад л санаа зовох хэрэггүй гэж хэлээд Дэвидийг тээвэрлээ. Эндээс л бүх зүйл улмал дордож эхэлнэ. Өдөр хоног өнгөрч Жүүли хамгийн сайн найзынхаа охин Кинсийг түр асарч байв. Түүний хамгийн сайн найз Сюзанна нь охиноо түүнд орхисон ба шөнө нь Жүүли гэнэт хэнэгэн байшингийн хаалгыг нь догшохыг сонсож Дэвид байхыг хараад баг зэрэг гайхширна. Гэтэл Дэвид дуудлагыг нь авсангүй хэмээн түүнийг загнаж эхлэв. Яг энэ мөчөд Дэвид өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг харуулдаг. Тэрээр өөрийгөө хятад хамгаалж хяндаг нэг юм. Тэр Жүүли рүү холбоо барих гэж оролдсон ч түүний аюулгүй байдлын төлөө маш их санаа зовж Жүүлигийн ээжтэй холбогдож Жүүлийг хайснаач хэлдэг. Тэгээд тэрээр Жүүлигийн хаана байгаа талаар мэдээллийг байнгын авахыг шаардаж Жүүлигээс яг одоо хамт явахыг хүснэ. Азар Жүүлигийн найз нь орж ирснээр Дэвид тэднийг орхин явлаа. Маргааш нь Жүүли Сюзаннатай Дэвидийн талаар ярилцаж Дэвид урд шөнө гаргасан зангийнхаа төлөө уучлалт гуйхаар түүнд баглаа цэцэг илгээжээ. Дэвид арын хашаанд байгаа гэсэн зурвсыг цэцгийн баглаатай илгээсэн байв. Үүнд итгээгүй Жүүли шалгахаар арын хашаандаа очиод Дэвидийг байхыг харснаар тэрээр энэ удаач бас гэрт нь зөвшөөрлгүй орсон нь тодорхой болдог. Тэрээр Жүүлид үг хэлэх боломж олголгүй уучлалт гуйж хамтдаа өөрийнх нь гэр бүлийн байшинд дахин хэсэг хугацааг өнгөрүүлэхийг санал болгоно. Гэсэн хэдий ч энэ санаа нь Жүүлид таалагдахгүй байгаа бололтой.
Тэр яг л галзуу хүн шиг аашлан тармуур аваад занал хийлсэн мэт тармуурыг хоолойнд нь тулган түрэмгийн үгсээр дайрлаа. Дэвид явсны дараа Жюли ээждээ юу болсныг хэлдэг. Үүнийг сонсоод ээж нь Дэвидийн дарга буюу Дэвидийг өөрийн хүүшгээ өсгсөн ахлах шериф Додод мэдэгдэхэд хүрнэ. Ахлах Дод Дэвидийг дуудаж уулзсан Жюлигийн гэртээ сэмхээ орж тармуураар сүрдүүлсэн эсхийг нь лавлан асуув. Гэтэл Дэвид бүхэл зүйлийг үгүйсгэж Жюлигийн сэтгэл хямралтай байсан. Энэ нь хосуудын байдгалд нэг хэрүүл төдий зүйл байсан хэмээн мэдэгддэг. Улмаар Дод түүнийг жижүүрээс нь буулгахад Дэвид уурлан гарч явахдаа өөрт нь дурлсан Гейлтэй тааралдана. Гейл түүнийг өөдрөг байхыг хүсээд Жюли шиг бүсгүй түүнийг доош нь татхуулна гэдгийг хэллээ. Маргааш нь Жюли найзынхаа охин Кинсийг сургуулиас нь авах ёстой байсан ч түүнийг олсонгүй. Жюли сандарч Кинсийг нэрийг дуудсаар эцэст нь түүнийг олоход бяцхан охин Дэвидтэй байх нь тэр. Дэвид Жюли рүү нухацтай харан өөрийг нь гэрт нь зөвшөөрлөгөө орж ирэн тармуураар занал хийлсэн тухай худалд суурхал тараасанд нь гомдож байгаагаа илэрхийлнэ. Улмаар нөхцөл байдал нэг л таагүй. Аюул занал хийлийн хэмжээнд ирснийг мэдэрсэн Жюли охиныг аваад явхад ахлах шериф Додо хурч ирлээ. Жюлигийн уурлаж сандарсан байгааг харсан Дод Дэвид рүү очин түүнийг Жюлигээс хол байсан нь зөв гэж анхааруулдаг. Дэвид энэ зөвлөгөөг нь дагахаа амлалаа. Тэр орой ажлаа тараад Жюли хоолны газрын гадаа Томитэй таарна. Томи түүнийг сэтгэлээр унсан байхыг нь хараад юу болоод байгааг асуухыг оролдсон ч Жюли илэн далангүй байсангүй. Дараа нь Жюлигийн сэтгэл багахан дээрдэж гэрлүүгээ явхад бэлэн боллоо. Тэр машиндаа суугаад явах гэж байгаа ч хаанаас ч юм Дэвид гарч ирэв. Тэр түүнээс занал хийлсэн байдлаар өөртөөгөө явахыг хүсэхэд Жюли чимээгүй байхаас өөр юу ч хийж чадсангүй. Гэртээ ирээд Жюли ээждээ Дэвидийн талаар дахин хэлснээр ээж нь ахин Дод руу залгасан боловч Дод ээжд нь Дэвид хоолны газрын ойролцоо байгаагүй гэж хэлдэг. Дээрээс нь ажилтан Гейл Дэвид өөртөө шөнийн туршаа хамт байсан гэж гэрчилсэн гэлээ. Дараагийн хэдэн өдөр Жюли Дэвид гинэт гарч ирж байна хэмээн айж байнгын айцтай байх болжээ. Нэг өдөр Жюли коллежид элсэх хөргөдлөө эргүүлэн татах хүсэлт өгснийг нь зөвшөөрсөн тухай имэйл хүлээн авдаг. Бухимдсан тэрээр коллеж руу залгаж коллежид элсэх хөргөдлөө эргүүлэн авахыг хэзээч хүсээгүй гэж тайлбарласан ч коллеж түүнийг буцааж авах боломжгүй болсон нь түүнийг уурлуулж бас айлгана. Тэрээр өөрийнхөө имэйл хаягнаас би хаашаа ч явахгүй гэсэн хэд хэдэн имэйл угсруулан хүлээн авлаа. Дараа нь Жюли ажилдаа явхад түүнд ээлдэг ханддаг настай эмэгтэй Эвелийн гинэт түүнд эвгүй хандан урам хугарсан харагдана. Тэрээр Жюлиг арх уудаг, Дэвидтэй зүй бус харьцдаг гэсэн мэдээллийг хотынхноосоо сонссон талаараа хэллээ. Жюли үнийг сонсоод гайхаж цочирдох нь мэдээж. Дэвидийн хамтран зүтгэгч Гейлч бас удалгүй ирж Дэвид сүүлийн хэдийн шөнө Жюлигээс болж өөрийгөө зовоож миний ингэрт уйлж байсан гэж хэлв. Энэ бүхнийг сонссон Томи Жюлиг хоолны газрын гадаа аваачиж түүнийг ямар нэгэн зүйл нь болохгүй байна гэдгийг хэлнэ. Тиймээс Том хэнийг нь түүнийг мөшгөж байна гэж бодож байгаа тул Жюлиг аюулгүй байдлын үүднээс буу авчих ёстой хэмээн зөвлөлөө. Тэгээд Жюлиг ойлгоход Том тэвэрдэг. Ингээд цаашид Дэвидийн дарамтны золиос болохыг хүсээгүй Жюли манайхаар бол авто тээврийн үндэсний төвд ажилладаг Сюзанна руу утастаж Дэвидийн хуучин найз бүсгүй Алисыг олоход тусламж хүслээ. Тэрээр хаягийг олсны дараа Дэвидийн хуучин найз бүсгүй Алисиа дээр очихоор шийдэв. Гэсэн хэдий ч Алисиа түүнтэй уулзсан даруйда Дэвидийн нэрийг сонсмогцоо айдас давтаж Жюлид туслахыг хүсэхгүй байна хэмээн хаалаа. Улмаар арга мухарцсан Жюли гэрлүүгээ явж байтал хаанаас ч юм гинэт ачааны машин гарч ирээд машиных нь араас мөрөгдөг. Тэгээд ачааны машин Жюлигийн хажуугаар нь өнгөрч замыг нь хааж зогссноор Жюли машинаа хажуу тийш нь дарж зогсно. Мэдээж ачааны машиныг Дэвид жолоодж байх нь тэр. Дэвид түүн дээр ирж бууга гаргаж ирэн Жюлиг Алисиатай уулзахаар очсонд нь ууралж байгаагаа илэрхийлдэг. Хотынхны дунд тархсан Жюлиг аригчин гэсэн яриаг үнэн болгохын тулд Дэвид машинд нь виски асгаж түүнийг машинаас хүчээр буулгав. Тэрээр Жюлиг машиндаа суулган хөдлөхөд одоо юу хийхээ мэдэхгүй байгаа Жюли хурцдмал байдлыг намжаахын тулд түүнээс уучлалтгүй. Удалгүй Жюли хоёр өсвөр насны хүү замын хажууд зогсож байхыг харах ба ачааны машин хажуугаар нь өнгөрөхөд надад туслаач гэж аманда хэлдэг. Эцэст нь Дэвид машинаа хааны газар тавиад Жюлиг буулгалаа. Гайхмаар нь тэдний хооронд юу ч болоогүй мэт Дэвид түүнд гэрлэх санал тавьснаар энэ нөхцөлд Жюли зөвшөөрч байгаа дүр эсгэхээс өөр арга байсангүй. Гэтэл Дэвид ахлах Додтой ойд өнгөрүүлсэн дурсамжаа болон байгальд ямар их дуртайгаа дурсан ярьж эхлэв. Ингээд түүний анхаарал сарин жоох хооронд Жюли түүнээс холдох боломжийг ашиглан айж явхан ухарлаа. Удалгүй түүний зүгтаахыг анзаарч ууралсан Дэвид бууга гаргаж ирээд ойн гүн рүү зүгтааж байгаа Жюли рүү гал нээж эхэлдэг. Энэ бол киноны эхэнд гарсан үйл явдал билээ. Улмаар Жюли 2 удаа буудуулж газарт унана.
Тэгээд Дэвид явхасаа өмнө түүнийг шалгахаар Жули дээр очлоо. Маргааш нь Жулигийн ээж машин нь түгжээгүй байсан ч охиноо ханаас ч олоогүй гэдгийг тайлбарлаж Жулиг алгуулсан тухай мэдэгдэнэ. Жижиг хотоо энэ мэдээнд маш их цочордлоо. Ахлах шериф Дод хэргийг шийдвэрлэхэд туслуулахаар Түрүүч Миллерийг дууддаг. Дэвид Жулитэй ойр байсан тул Түрүүч Миллер хамгийн ихэнд Дэвидийг сэжиглэнэ. Түрүүч Миллер ахлах Додод Жули алга болсонтой Дэвид шууд холбоотой гэж хэлсэн ч үүнийг сонссон Дод Жули хэтрүүлэн ярьдаг байсан болохоор Дэвидийг сэжигтэн гэж бодохгүй байна гэж хэлв. Энэ хооронд хэдийгээр 2 суманд оногдсон ч Жули амьд хэвээрээ байлаа. Тэр босох гэж хичээсэн ч чадахгүй байсаар хэд хэдэн ажин өнгөрхийг хараад тусламж гуйх гэсэн ч тэнхэл байсангүй. Жули газар хэвтэж байхдаа хайртай ээжийнхээ тухай болон өнгөрсөн дурсамжаа эргэн дурсаж үүнийхээ хүчээр тамир тэнхээтэй болж чадна. Тэд хүрийн холбоогоор Жулигийн ээж гэнэт сэрээд цагдаагийн газар руу яаран очлоо. Тэрээр Түрүүч Миллертэй уулзан Жули амьд байгаа гэдгийг мэдэж байгаагаа тайлбарлаж зүүдэндээ түүний дуу хоолойг тод сонсоод сэрсэн гэж мэдэгдэв. Дэвид энэ яриаг сонсоод сандарч ойроо буцахаар шийднэ. Очоод Дэвид газраас хатсан цус олсон нь Жули амьд хэвээр байгаа ба ойн хаа нэгтэй байгаа гэдгийг олж мэддэг. Ингээд Дэвид Жулиг хайж байхдаа санамсаргүйгээр Түрүүч Миллертэй тааралдав. Миллер Дэвидийг хотын нөгөө захад цагдаа нарын хамтаар эрлийн багт байх ёстой байтал энд байгааг хараад гайхна. Дэвид баг зэрэг сандран Миллерт Жули энд ирэх дуртай байсныг гэнэт санаж ямар нэгэн зүйл олж магадгүй гэж бодсноо тайлбарладаг. Түрүүч Миллер түүнд энэ газрыг бүсэлсэн болохоор Дэвидийг хот руу буцах ёстойг санууллаа. Энэ үед Жулигийн амандаа надад туслаач гэж хэлхийг харсан хоёр хүү харсан зүйлээ цагдаад мэдэгдэхээр шийдснээр Дэвидийн нууц удахгүй илэрх бололтой. Ахлах Дод энэ мэдүүлгийг сонссныхоо дараа гэрт нь ирж Дэвидтэй нүүр тулахар шийдсэн ч тэр байсангүй. Удалгүй Түрүүч Миллер Дэвидийн хуучин найз бүсгүй Алисиятай ярилцсанаар энэ бүхний ард хэн байгааг гадарлана. Харин Дэвид алга болсон байлаа. Гэтэл Алисия Миллерт Дэвид ойд байдаг байшиндаа нуугдаж байгаа байх гэдгийг айдастайгаар хэлдэг. Үүнийг мэдснийхээ дараа Түрүүч Миллер Жулигийн ээжтэй уулзаж тэд хамтдаа Дэвидийн ойд байдаг байшин руу явхаар шийднэ. Дэвид үнэхээр л тэр байшиндаа нуугдаж байлаа. Гэнэт тэрээр Жулид бэлгэлсэн хөгжмийн хайрцаг нь эргэж дуурч байхыг хараад сэжиг авдаг. Тэр ганцаараа биш гэдгээ мэдээд буугаас углан байшинг нэгжиж эхлэхэд Жули түүнийг тармураар зохиож хүнд гэнтэн дахин нуугдана. Энэ үед ахлагч Дод ирж Дэвидийг гарч ирэхийг хүслээ. Ахлах Дод Дэвид түүний хувьд хүүгээс нь ялгаагүй ч гэлээ. Үүнийг хийхийг хүсэхгүй байгаа ч Дэвидийг баривчлах ёстой гэдгээ илэрхийлв. Улмаар Дэвид Додын гарт нь бууддаг. Дараа нь тэр дотгошоо буцаж ороод Жулиг хайсаар. Гэтэл Дэвид газарт унахад Жули ангийн буу авлаа. Гэтэл Дэвид хүнд шархатсан ч гэлээ өмнө хийсэн зүйлээ цаашид чийсээр байх болно гэдгээ хэлнэ. Жули түн рүү бууга чиглүүлэн гохоо дарсан ч цэнэггүй байсан тул эцэст нь Дэвид амьсгал хураалаа. Жули байшингаас гарч ирэхэд нар мандаж ахлах Дод амьд байгаа ч цус ихээр алдана. Энэ үед Миллер Жулигийн ээж хоёр ирснээр Дод Жули хоёр аврагддаг. Эцэст нь 1995 онд Лавра Кучера барьцаалагдаж тархиндаа буудуулаад үхэггээд хаягдсан ч амьд үлджээ. Түүн рүү дайрсан хүн одоог болтол шоронд байгаа. Энэхүү киног Лавра болон бусад хүчирхийллийн хохирогчдод зориулв гэсэн бичиг гарснаар кино төгсдөг.